Сайн байцгаана үзэгчдээ, Баасан гаригийн мэдээллийн хөтөлбөр маань та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Үлгий сумын хот тохижуулалтын албанаас энэ 7 хоногт хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээллээ. Төв 4 замын гэрлэн дохио болон музейн уртлын гэрлэн дохио баригдсанаас 4-5 жилд ямар нэгэн засвар ажил хийгдээгүй учраас утас нь хуучирч борооны үеэр эвдрэл гарч сүүлийн үед асахгүй байгаа өгөөд энэ нь нийт жолооч ард иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа юм. Тэгвэл энэ 7 хоногт Үлгий сумын хот тохижуулалтын албанаас засварын ажлыг хийж төв 4 замын гэрлэн дохиог ашиглалтанд оруулсан байна. Харин үлдсэн гэрлэн дохиог засварлах ажил санхүүжилт дутуу байгааг тэд онцолж байна. Хот тохижуулалт маань өдөр болгон ажлаа явуулаад хийж байгаа. Энэ дотор ариун цэврийн талаар тэгээд гэрлэн дохио гэд энэ 7 хоногт нэгэн ажил хийсэн. Энэ бороо усны улмаас гэрлэн дохио маань 2-4 замд байдаг гэрлэн дохио маань ажиллахгүй нэлээд зовоолсон. Энэ бол ерөөсөө 53-4 жил болж байгаа. Энэ кабелууд нь көгсөрч дахиж холбож болохгүй болоод их засвар хийхгүй бол ер нь ажиллахгүй байна гэд тэрнийг бид нэр энэ сансар худалдааны төвийн уртлын 4 замын гэрлэн дохиог өөрсдийн хүчээр янзалсан. Энэ дэр нэдийн хөрөнгө гарч байгаа. Энэ музейн уртлын 4 замын гэрлэн дохиог янзлах бидэнд хөрөнгө байхгүй болоод аймаг сумын хэмжээнд асуудал тавиад энэ Үлгий сумын орон нутг хөгжүүлэх сангаас мөнгө шийдүүдэд одоо засварлах шинээр тавих ажил хийгдэнэ. Хот доторх ариун цэврийг сайжруулах бүх хүчээд ажиллаж байна. Эрен хуучин аваадахад гайгүй болсон. Сая нэг бороо ороод зам дээр шороомороо гарч тэрийг сэвэрлээд байна. Тэгээд цөөхөн асуудал гээд бас нэг асуудал байна. Тэр чинь эрен гайгүй сайжирч жигдэрч байгаа. Та нар өөрсдөө бас хараад үзэж байгаа бах. Энэ дотор бид нарт манай цус амжилтчдын холбоонд нийлээгүй хэдэн орон цуснууд байна. Бид нар өөрсдөө юм хоогоо зөөн цэвэрлэгээ өөрсдөө хийн гэд яриад байгаа гэвч энэ сайн биш. Тэдний ачуулж байгаа хоог нь хугацаанд ачигдахгүй зам дээр хийсээ дээрээсээ тийм асуудал гарч байгаа. Тэрнийг бас бид нэр одоо цөөхт нийлгээд шаардлага тавина. Тэгээд энэ шинээр ашиглалтанд орж байгаа орон цуснууд маань хогийн цаваа хийж өгөх ёстой байсан. Зарим нэг орон цуснуудад хогийн цав байхгүй. Тэгээд манай хогийн цав руу аваач хийгээл тэдний айдууд нь гэрээ бид нарт ирж гэрээ хийхгүй тэгээд тийм асуудал гарч байгаа л да. Тэрийг бас бид нар цаашдаа нийлүүлж авна гэж бодож байгаа. Нийлэхгүй тэгээд юм янзлж сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Өгийн бичиг удмын түүх нэртэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Өгийн бичгийн ном гаргаж байсан зохиолчид зочны хуваар өргөдөн ирж Өгийн бичгийн ач холбогдол болон яаж бичих талаар ирсэн зочдод тайлбарлаа. Уулзалтанд 60 гаруй хүн оролцож удам угсаага мэдхийн хөтлөхийн ач холбогдлыг үр хүүхдүүдэд ойлгуулах хичнээн үн цэнтэй болохыг онцлон ярилцлаа. Аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын газраас Өгийн бичиг удмын түүх сэдэвт уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд Өгийн бичгийн ном гаргаж байсан зохиолчид зочны хуваар өргөдөн ирж Өгийн бичгийн ач холбогдол болон яаж бичих талаар ирсэн зочдод тайлбарлаа. Уулзалтанд 60 гаруй хүн оролцож удам угсаага мэдэх хөтлөн бичгийн ач холбогдлыг өөр хүүхдүүдэд ойлгуулах хичнээн үн цэнтэй болохыг онцлон ярьцгаалаа. Энэхүү Өгийн бичгийн удмын түүхээ мэдхийн ач холбогдол нь цус ойртгоос урьдчилан сэргийлэх цаашлаад
улс үндэстэн мөхөх аюулаас хамгаалдаг байна. Сүүлийн үед залуу гэр бүл эсэг эхчүүд хүүхдүүдээ удмын түүхээ танилцуулах тал дээр хайнга ханддаг байна. Үгийн бичгийн ном бичдэг зохиолчдын хэлж байгаагаар ном бичгээд хамгийн хүндрэл учруулдаг нь хүмүүс өөрийнхөө 7 үе хүртэл сайн мэддэггүй ба тэрийг нь олж бичихийн тулд судлах ажил нэлээд гардаг байна. Иймээс удам түүхээ мэдхэн иргэн бүрийн үүрэг мөн болохыг тэд онцлоо. Мында bir мақал бар. Жита тасын білмеген жетесіз деп. Бұл өте орынды айтылған мақал деп өз басым түсінем. Неге десеңіз, жеті атасын білу жалпы қандай бір ұлт үшін үлкен маңызды мәселе. Яғни жеті атасын білу дегеніміз қан жақындасу деген қауіпті енді сырқат бар. Содан құтылтатын жаңғыз бірде бір негізгі мәселе болып табылады. Жалпы біздің аймақта кейбір ата-аналар ұрпағына өзінің жеті атасын білдіру жағынан қанағатсыз жұмыс істеп жүрген жайттер бар. Бұл туралы мен 2014 жылы Жаңа Дәуір газетінің 7-8 нөмірлеріне жеті атасын білудің маңызы деген үлкен мақала жазғам. Сол мақалада жеті атасын білудің маңызы, оның жеті атасын білмегендіктен қандай оқыс жайлары болып жатыр. Бұл жеті атасын білудің ерекшелігі жалпы маңызы туралы сонда кең көлемде жазылғандықтан оқырмандар, тыңдармандар естіп оқып білген болу керек. Жалпы біздің Моңғолияда емес, тіпті сонау шетелдерде тіршілік ететін қазақтар жалпы жеті атасын білу жағынан ерекше мән береді. Мен мынаған бір жалғыз мысал айта кетейін. 2007 жылы, 2001 жылы екен ғой. 2001 жылы біз құрбан айт кезінде Германиядан құрбан шалуға келген Махмуд Акки деген бір ботағара ағамыз маған жолықты. Сонда сол кісі айтты: "Қарағым, сен ботағараның шежіресін жазып жатыр екенсің. Мен Германияда тұратын ботағара болам, ағаң Махмуд Акки деген кісімін" деп. Сонда мен Германияда өзім жеті атамды білмеймін. Мен енді өзімнің ұрпақтарыма жеті атамды түсіндіруім керек, білдіруім керек. Сондықтан менің жеті атамды сен тауып беретін шыдамың бар ма қарағым деп сөйтті. Сосын мен ол кісіге: "Сіздің жеті атаңызды мен тауып берейін. Ботағараның ішінде қайсысы боласыздар?" дедім. "Мен жақсы білмей тұрмын. Әйтеуір өзімнің әкем, өзімнің әкемнің әкесін ғана білем" деп сөйтті. Сосын мен осыны іздесіп жүріп, Қытайдың қалың шежіре ақтарып жүріп, әкесінің жеті атасын тауып, өзіне ресми хат жаздым. Сосын бірінші кітабыма сол туралы жаздым. Соның әкесі қатты қуанды, риза болды. Жалпы мына жеті атаны үстіп біз біліп жүрсек, ұрпағымыздың келешегі кемелді болады ғой деген ой дедім деп. Ал енді мына өзіміздегі Байлыкөйдің бірнеше сұмындарында ботағара адамдар көп. Мен ботағараның тарихынан тағылым деген 2 кітап жаздым. Бірінші томдығын 2013 жылы баспаға бергем. Екінші томдығын 2015 жылы баспаға бердім. Сол кітапты оқысаңыздар, сол кітап ішінде жеті атасын кейбір адамдар білмегендіктен 2-3 атасы сұрау белгісімен кетіп жатыр. Бұл өте масқара жағдай. Сондықтан біз ұрпағымызды ұлағатты өсірейік десек, өрелі ұрпақ өсірейік десек, сол ұрпақтарымызға жеті атасын толық білдіру бізге аса маңызды істің бірі болып табылады. Сондықтан әрбір ата-ана ұрпағына жеті атасын білдірсе, түсіндірсе деп айтқым келеді. Бұл қан жақындасу ауруынан алдында сақтайтын үлкен маңызды шара. Одоо өр гарчтай үлдэг сайхан одоо ариун шаштай төгс соёлоо үлдэг юм ажил маань анх удаага анхдагч болж зохион байгуулагдаж байгаа онцлог болж байна. Монгол улсын иргэн бүр одоо үгийн бичгээ үндэслэн альва хэлбэрийн цус ойртсон гэрэлтээс засгийг мөн эрүүл сарвуулалттай байхын төлөө тэмцэх явдал бол Монгол хүний хөгжилд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр гэж үздэг. Энэ үнэтэй хувь нэмрийг манай Монгол улсад маань
засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хөх залбиралтын хөгжлийн газар, улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүргийн хүрээнд үгийн бичгийг удмын одоо түүх шаштрыг одоо судалсан таниулах, хойч ирээдүйдээ өвлөрөлтөнд үлдээх, соёлын одоо өв тэгчдийг одоо бий болгох юм нөлөөлийн ажлыг улсын хэмжээнд маш амжилттайгаар зохион байгуулж байгаа. Байгаль хамгаалах ажилд бүх нийтийн оролцоог хангах, ёс заншлаа дээдлсэн байгальд ээлттэй зөв дадлыг эзэмшсэн салуу үеийг бэлтгэх зорилгоор байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа хандлага өөрчлөлийн урайтай ногоон паспорт Монгол орон даяар аян өнөөдөр манай аймагт нээлттэй хийлээ. Манай аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-өөс 12 дугаар ангийн 500 гаруй сурагчид байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах зорилгоор ногоон паспорт гардуулж сургуулийн эко клуб хариуцсан багш нарт аюултай хог хаягдал болох зай хураагур хийх зорилтын ховгийн савыг мөн энэ үеэр гартууллаа. Орон нутгаас бэлтгэн хүргэдэг оргил цаг мэдээллийн хөтөлбөр маань энд хүрээд өндөрлөж байна. Амралтын өдрүүдэд ая тухтай өнгөрүүлээрэ баяртай үзэгчдээ.